Үнэхээр гоё. Яг хангаа нутагт ирчлээ тэгээ. Жинхэнэ нөө дээрээс хойш тэрэлжгээ яриад байсан чинь. Яг жинхэнэ бүр тэрэлж ийсэн. Нэг тийм өтгөн ууланда юм гоё бут зүлэг догоотой. Одоо ийш ирсэн чинь ингээ сэрүүхэн болоод эхэлж шít. Нүл эсрэн донд нэг хэсэг байхаа явж исэн биш. За одоо тэгээд энд бит хоёр буудлаа. Энэ бол яг гоё аялагч нарт зориулсан юм гоё. Одоо манайхаар бол бид нар бол резорт энэ төрийг шилж заажсан. Ийшээ ингээд булаг, шан, дуулус тийшээ ингээд уулын яг энэ голоор энэ хавцаа шиг юм үүсээд үнэхээр гоё жижигхэн хөрхрөө шиг юм урсж байна. За энд чи одоо юу хийгээд байна? Баяраач. Дандаа л нэг юм сүх чулуул барьж явсан хүүхдээсэн багасаа л. За манайд гараад гэж. Манасаа чулуу гэж байсан. За ингээд нэг жоох хүүхдүүд шиг өөр юм сатаараад хамаг цагаа алддаг шүү. Та нар. За. Аа. Онлоо гэхдээ. За наадмын ч он нокаут төгөө. Зоохгүй ч гэсэн. За бай. Эндээ яаж хийдэг юм болоо? Аа. За. Нааш өсрөн холдоор цаанаас ч аваад өсрөн гэж. Энэ ч нэг тийм яхааргүй юм байна дөө. Зоохоргүй. Өөрөө ингээ ойрхоноос барай зооцсон юм шүү. Нүггүй. Оо зоогач. Аа шүү. Зөөц. Амар юм. Хаагур зоогач. Ээгүр баярлалаа. Чи албаар миний унгаад байна. За ингээд гадаа олох нь дээ. Гэтэ гоё нөө гадаа. За хувцснууд бусад хүнд том ачаануудаас өөрөн газараа үлдээгээд машинаа бас үлдээгээд тэгээ нааша гол дагаж урууцсаар аваад алхаад яг нэг хонголж болохоор хоноглоод өнөөдөртөө эндээ байчаад өглөө тийшээ ч юм уу нэг явж үзье гэсэн зорилготой байна. Энэгээр тэгээ бас гоё эндхийн локал хүмүүс нь ярьж байна. Өглөө яг энд уулын шуунууд нь бол үнэхээр гоё уранж иргэдэг. Бас их юм хөгжмийн Энэ хаттайсаны надлаар загас мас үсэрдэг юм. Тий, айгүй гоё байгалийн тогтцсон тийм газар байна. Тэгээд бид нар эндээс нэг майл гараа алхаад нааш өнгөрөөд ирсэн. Одоо эндээс яхаа байхнаа бариад тэгээд өнөөдөртөө эндээ хонглоо. За ажилдаа орцгоо. Хөөш. Чи цааш шинэ. Цавч штт. Чи зэрэг штт. Юм том бохир байсан ч гэсэн надад гоё юм байна штт. Юу вэж? Нөгөө нэг өснө шүлтүртэй. Энэ зүгээр шууд усаа утгаж аваад тэгээ энэгээр ингээд цэвэршүүлээд уучдаг гэсэн. Тэгээ голын болон юуны ч ус байсан болно. Учир зүггүй далаанд австаа ослоо байхгүй. Өстэй үед бол бүх юмыг бүх байгалийн бохирдлыг бол бүгд ингээд цэвэршүүлждэг юм байна. Усны сав ус гэсэн гэж хэлж байна. Энд чинь тэгээд тоон гаруй усыг уух боломжтой гэдэг байна шүү дээ. Цэвэршүүлж уух боломжтой. 600 хэдэн 1000 хэдэн 100 ийм хотголт. Энэ чинь өөрөө нэг литр хэмжээний наас 600 грамм байна. Тийм 600 грамм юм шүү дээ. Оо тийм ээ. 600 грамм. 600 грамм гэдэг чинь нэг тонн усыг цэвэршүүлнэ гэдэг чинь 1000 хэдэн 100. 500 600 гэж яриад байгаа шүү дээ. За. Энэ дэр ихнийх нь фильтрээрээ усаа хийчээд ихнийх нь фильтрээрээ нэг шүүч Гаргаж асах уу? тий. Чис буцаагаад. Гэхдээ яг ус руугаа хийсэн ч болно шүү дээ. Яа, энэ яг 600 байна. Зэн 50 ч. Энэ аюу амар юм тий. За. Одоо ингээл уухад шууд болцсон. Шууд болцсон. Өнгө нь бол энэ гарахтаа бол ямар ч өнгөтэй гарч болно. Хамгийн гол нь энэ фильтр маань өөрөө маш сайн цэвэрлдэг. Одоо зүг аяган тэгээд цэврийг нь харчих юм шүү. Бас болно. Дуучлаа. Янз бүрийн хамт байхгүй юм шүү дээ. Надад л тийм чороомор авдагсан юм талгалаа. Байхгүй.
Энийг бас манай Алтан долгио компани хамт олон биднэрт хувцснуудтай бэлгэлсэн. Тэгээд айгүй гоё амьдралтай юмнууд бэлгэлсэн байна л да. Бус цэвэршүүлэгч, бус шорооны хамгаалалтай гутал хувцас. Тэгээд компани хамт олон найзуудтай баярлалаа, ажил амжилт хүсье. Голын чимээ одоо хүний стрессийг маш их тайлбар гэж байна шүү дээ. Тэ. Далайн давлгаа энэ голын чимээ. Тэгээ одоо ингэ сүлжээ байх гоцсонд. Ямар сүлжээ авах гэж болохгүй сайхан. Амар сэтгэл санаа үнэхээр сайхан амар тайван. Одоо сүлжээ орохоор стресстэй юм аа шиг. Гэтэл ер нь бол хүн чинь бас иймэрхүү амьдрал аялал бол хамгийн их хэрэгтэй. Тэгээ маш их сайхан энерги өгч авч хэдий ингээл чулуу мод цуглуулаад ядраал юм зөөгөө ингээ яваад байгаа яг ингээ ирээд ингээд хамаг юм бэлдээд ингээ сууж байгаа өөрөө маш их сайхан стресс тайлдаг юм байна. Триплигийн хамтрагч үргэлж хамт үргэлж шин Sow Media. Ой. Эндхийн энэ однод арай жоохон ойрхон уу? Айгуул юм шиг шүү дээ. Чанд тийг санаж байна уу? Үсдэх санагдахгүй. Ойрд нэг хөдөө очиж. Гөө уцаа багтчихсан. Хот харагддээ л байсан шүү дээ. Энийг надад нэг тийм туулаа ирэг дээр гал асаагаа сууж байгаа юм санагдаад. Гэхдээ энэ голын чимээ бол үнэхээр чанга байгаа зү тэ. Амар чанга. Яг энэ хажууд Миний хорхиралтаас хэр байна. Айлгаад. Юу та чи үзэж жишээд байгаа тийм. туулын ирэг дээр арай Энэ ч ямар гол вэ? Ken River юу лээ? Kern. Тиймэрхүү юм. Битгий асууж. Нөгөөх нь хэлж чадахгүй хэл амнаа ороцлоо. Гүй би яах вэ? Kern River-ийн Ken River-ийн голын энэ тэр нэг урсгал гэдгсэн чи бидний 37 дугаар тоожиг гэдэг киноны зураг авалтаар бид нар ч амар том гол дээр ирсэн шүү дээ. Нөгөө юуны Сэлэнгийн одоо тэр чи хараа гол юм уу? зүүн хараа биш баруун хараа биш за мэдэхгүй. Биш Сэлэнгийн. За тэр хаана биш Сэлэнгийн аймгийн ямар ч хараа голнаас ингэж гарч ирдэг үү? тий тэр уснаас гарч ирдэг чи ер нь бол Улаанбаатар хотын хаан ул дүүргийн туулгал иргэдэр шүү дээ. Тийм үү. Тий яг тэр гарч ирдэг хэсгийг нь бол хоттой ойрхон аваад яг тэр усан дотор тэр хүүхд ороод тэгээд уснаас ингээд нэг бас тэр хэсэг нь ордог юм л да. Тэгэхэд ч амар үертэй байсан. Тэгэхэд би 37 дугаар тоочгоор би ч өөрөө усанд жоохон муу хэлэхөө. Тэгээд хараа голын тэр үертэй урсгалж байсан амар байлээ. Яста амьдрал болгодсон юм л шүү дээ. би хуурсан байж шүү дээ. Тэгж намайг Сэлэнгэд очичоод гарч ирэхдээ туулын баргаснаас гараад ирсэн. тэгээд ер нь аливаа юм чинь жоохон худлаа юм кино гэдэг чинь шүү дээ. Кино. Маргааш бид өглөө босчоод эндээ хонголцоод бид нар бол ямар ч гэсэн Sequoia National Park-та ирсэн байгаа. Тэгээд энэ парк маань бас их том юм аа. Тэгээ одоо дээшээ яваад Planet Apes киноны зураг авалт хийгдсэн. Тэр том бүдүүн 3-аас 5,000 жилийн настай гэсэн шүү дээ. Тэр том бүдүүн моднууд дээр очиж. 300 метрийн өндөр урт морт энэ янз байдагс. Тийм гэсэн. Одоо хамгийн өндөр нь 350 м гэсэн шүү дээ. Гэтэ тэрийг одоо бас арай өндөр үү. 350 м гэдэг чинь бараг үүлэнд хүрчих юм шүү. Ой заал. Тий. Манай найзтай аалзнаас аягүй хайд юм байна. Аалзнаас айлгүй явах та. За юм хийцг. Өглөө уулзцгаая. Өнөөдөр бид нар өчигдөр хоногсон газараасаа одоо хөдлөөд Sequoia National Park-ийн төв рүү 3,000-аас 5,000 жилийн настай. Дээш нэг 350 м хамгийн өндөр бүдүүн моднууд дээр очиж гисэн. Ийм үү. Энэс ч бүдүү. Яг утгагүй тэнд уулзцгаая. Хөдлөлөө. Триплигийн хамтрагч
Голомт банк. Universe Card. Яа чи тэр хүүтэн байна. Түрүүнд ингээд улаан газраар явж хаад уцаад хүүтэн рүүгээ ороод ирлээ шүү дээ. Чи юу болж байна вэ? Энэ моцотыг хараа. За байгалийн сайхан дахиад энэ одоо дээш хэр өндөр юм бэ? Энэ одоо хэдэн метр бол? За 50 гаруй метр л ах шүү те. Манай 3 давхраас өндөр. Юу 3 давхар? Монголын 10 хэдэн давхар байсан шиг. Байна шүү дээ. Тий. Шууд цамцаа гаргаж ирж өмсөд. Ядж хат би жоохон бэрг яа. Бэрг юм багт гэт. Аа? Хөө. Өмдөө. Тий. Би одоо өмдөө дээш нь хийсэн. Арай л мороо шийдвэр гаргаж. Чи ядаж талгууя нөмсөх юм уу? Биш энэ нэрээ миний татвар өмд байх юм шүү дээ. Бабиди. Татвар өмд амшаад. Татвар нь шаатаа өмдөө. Халбаа шахах яа. Яалч. Хоосын үдтэй нүг даахгүй байлаас те. Хавтар магсаа. Чус гоё гэж байна. За манай дрон чинь ямар нэртэй дрон вэ? DJI Mavic 3. За тэгээд бид бүхний энэ хүү одоо сайхан дүрсвчлэгийг хийж байгаа дроноор хангасан. Hobby Zone-ийн хамт олонд маш их баярлаа. Hobby Zone-ийнхантайгаа хамтарч ажиллаж байгаа. Тэгээ одоо энэ хүү сайхан зүйлүүдээрээ энэ дүрсүүдээ буулгаад нэвтрүүлгээ бас гоё болгохыг хичээж байна. Манай нэвтрүүлэг дээр үнэхээр гоё дроноор бичсэн юм гоё дүрслэлүүд орж ирэх болно. Тэрийгээ дандаа бид өөр өөрсдөө явж хагаад одоо дүрснүүдээ авсан байгаа. Тэгэхгүй зарим хүмүүс бас буруу бодохгүй тийм ээ. Энэ өөр машин байна гэж бодож болохгүй. За тэгээд тэр дроныг ашиглаад залаа яваад байгаа хүмүүс маань энэ өөдөөс камер барьцсан зогссон жишээний бэкч ажиллаж. Сайн нэг үе. Гүйнэ гэж. Гүйнэ. Одоо энэ шүү дээ. За энэ бол Энэ акшн тав бол өнөхөр тасарсан юм байли. Энэ бол үнэхээр гоё. Зураглал мурглалын хувьд те. за дэшигэ хамгийн том сүрлэг модроо алхах гээд Энд яваад байгаа шүү. явж байна. Өөнд явж шүү. Энэ явж шүү. Өөдөөс. Манай хүн ч бүр энэ дэр манай хүн ч бүр жаргаж байгаа юм шүү дээ. Хөөх энэ бүдүүн удыг хараа. Энээс бүдүүн рүү нь яваад шүү дээ. Чи энийг барьж та. Энээс бүдүүн. Яа барьцсан барьцаага. Одоо энэ ийм бүдүүн байгаа байхгүй яг хажууд нь очихаар. Яра. Харин чамайг ингэж харахад энэ одоо юу вэ тий? Үн ямар эвгүй юм бэ? Наа чи эвгүй байгаа. Ийш харсан чи. Агуу шиг байгаа шүү дээ. Агуу шиг. За. Энд нэг мод унтсан байна. Яваад л байж гин яваад л байж гин. Модны хажууд шүү дээ. Do not climb. Энэ. За энэ нэг ийм бүр хонгил шиг Модны модон дундуур унтсан юм байна. Тэгээд энийг ингээд юу болгоод үзүр болгоод энэ одоо энэ ингээд одоо хөөгөө яваадах юм. одоо ийш оруулчих. За намайг дагаа яваарай. Наасир. Яваач. Юу. Ухаатай шиг нэр. За одоо энэ Энэ гоо ухаатай. манай баярыг дагаад орж ийн. За байцгаарай. За баяраа хаалцны шүлсөө. Ой. Оп. Сүлжээг болчих жоохгүй дотор. За гоё унгаалаа. Ийш хараад шүү дээ. Нэг бол батарейн тусцсан. За. Чи угс
Модон дотор юм чи. Оо юу н хугарчлаа гинэ гэж. Вангар хурдаг үж ирж сая. Одоо Юу ч энэ батарейг сулч. Сая бичлээ тэрүүгээр амар модон дондор гаргаад энэ нүгэр чи оруулаа шаасч. Бичээгүй. Битүүрийн урдуур явахад бас бичээгүй юу? Харин тий. Амар гоё орж ирсэн. Уг нь би энэ бүгднгөөр сургуулаа. биш энэ ч чаддаг юм уу? Чи зүгээр энийг Өөр юм хаа. Чин чи битсэн тэр чигээрээ өгсөн байх гэж бодсон шүү дээ. гүг Гард ирэх та. Тэгэл аваа шууд ирв. зүгээр тоглож байгаад ирсэн байгаа байхгүй. Гэвч одоо энэ ингэж явсараа нөгөө том модон дээр очиход гайг байгаа гэгээмэгэ хүмүүс ер нь буцаж ийн бүгдээрээ. За тэгээ. Тэр жоох ийш алхсан тий. За байгаль дээр явж байгаа их бас нэгэн зүйлийг бас ярмаар санагдсан. Тэр маань юу гэхээр энд ингээ гойр хурсаж байна. Гойр хурсаад байдаг. Ер нь бол хотуудаар явах одоо тий хотуудад байдаг сонин содон зүйлийг хүмүүст үзүүлэх тэдгээр нэвтрүүлгүүд бол маш их байдаг бохоо. Залуучууд бол хаасаагүй л олоод үзчихдэг. Очоод ч үзсэн байдаг, боломжууд нь байдаг. Тэр бид хоёрын яг зорилго яг л ингээд бэлээ олоо яваад байна. Тэр нь гэвэл Хөөсийн байгалийн энэ гоё үзэсгэлэнт тогтцоод ийм сайхан байгаа. Дэлхий дээр маань ийм гоё үзэсгэлэнтэй одоо том моднууд байна шүү дээ. Энэ болгоныг үзээд ингээд хамгийн их хүчил төрөгч өөрөөсөө цацруулдаг гэж байна. Мод бол ялгаруулдаг. Ийм үлгэн модноос бол бүр амар. Тий. Тэгээ одоо энэ сайхан газруудыг та нар маань ч гэсэн бас хүрэлцэн ирж одоо яг зорж аялаад үзээрэй гэж хүсэж байна. Үнэхээр том юм байна. За энэ хамгийн том мод нь энэ дэше. Сая нэг юу дуграал явлаа. Гэл нэг Хөөш. Цаач байгаа нэг. дуутах. Одохгүй хүрээд ирж та. Сонсож байгаа болов. Цаач. Монгол явцсан шиг байна. Энэ юу гэж 350 байх вэ? Арай биш хаа. Энэ 100 гаруй метр л бах дэшиг. Хэмжиж чадахгүй л болохож. Хамгийн том мод нь энэ 3000-аас 5000 жилийн настай. Тэгээд дээшээ 350 м өндөр гэсэн шүү дээ. Хамгийн том төв мод нь. Тэгэхээр эн чинь төв мод нөө үстэй. Энэ хараа. The Nation's Christmas Tree гинэ. Ба. General Grant гिचсэн юм байна. За одоо нар мар унаад бүүдиж эхэллээ. Харин камер дээр Гайгүй юм шүү. тод харагдаад юм шүү. Нэрээ энэ бүдүүн моднууд чинь одоо та бүхний мэдэх Planet Apes гэдэг кино байдаг шүү дээ. Caesar гэдэг нэртэй хүн дээр өссөн сармагчингийн тухай 3 анgiтай кино байдаг. Тэрний зургийн авалтуудыг энэ том моднууд дээр хийсэн юм байна. Тэгээд одоо тэгтээ яг хаана гэдэг нь бол тодорхойгүй юм байна. Гэтэ энэ бүдүүн моднууд дээр Ер нь бол хийсэн. юутай л ойрхон л доо. Сан Францискотой ямар бүүдэж гэдэг үлээ. Тэр чинь нөгөө нэг авирсаар байгаа дээшээ гарахаар цаашаага Golden Gate харагддаг шүү дээ кинон дээр. Тэр ч жоохон фантази багтал. Энэ чинь одоо бид нар ер нь бол Сан Францискод нэлээд ойрхон ирчээд байгаа шүү дээ. Одоо хоошоо нэг 2 цаг Яг Vegas сан хоёрын дунд л байгаа тий одоо нэлээд дэшилсэн. Энэ Planet Apes-ийн зургийг ханаас. гэдэг энэ National Park биш те. Энэ нь болохоор одоо яг энэчнээс эхэлж байгаа байхгүй бид нар эхлэх нь. Тэгээ энэгээр хоошоогоо яваад Yosemite Lake Tahoe өдр гэж яваад тэгээ сангийн хойтлын Morewood өдр гээд тэгээ Redwood. Morewood чинь нөгөө зураг авалт болсон байгаа тий сангийн ойрхон. Тэгээ тийшээ хэдүүлээ бас нэг өдөр хальт зогсно. Тэр яг сангийн хойтлын гүүрний цааталт маш ойрхон байгаа байхгүй яг зураг. Тий. Тий. Тэгэл да. Гэхдээ ер нь эднэр бол нэг нурууны моднууд гэсэн үг. Тэгэхээр энэ шиг бүдүүнүүд нь бас байхгүй байхгүй. Өндөр тэгэхээр- болох шүү дээ. Тэгэхээр киноны зураг авалтыг яг ийм бүдүүн модтой газар хийсэн хэрэг энэ яг энэ хавар хийсэн. Хослуулаад хийж байгаа Тий. байхгүй. Зарим нэг Тэгээд- хэсгийн тэнцээ, зарим нэг ойтой хэсгийн нэг арай бүдүүн модтой газар Тэгээ хамгийн юу гэдэг штэ. Нэг хотоос гаргаад Цэзэр харьяа гэдгсэн чинь Цэзэр нэг хамгийн анх удаа no гэлдэгдэн штэ. Тэр чинь яг ийм бүдүүн мод ийм гэдэг том штэ. моднууд байдаг. Цэзэр гэртэй байна гэж хэлчихэ. Тэгвэл яг бүдүүн хэсэг рүү н орж зураг аваад. Тийм байл. Миний хамгийн дуртай кинонуудын нэг Planet Apes.
Өдрөгтэй. За. Машин болчихсон тоглоом шиг байна. Тэгэхгүй бид нар бүгдээрээ л тийм хүүхдийн тоглоом шиг харагдаж байгаа. Гэхдээ нэр хүн ямар жижиг хүн бэ те. Одоо энэ хавар сая харлаа 1700 жил нэлийн настай моднууд байгаа даа байхгүй. Тэгэнгუთ тэр одоо сангаас хоошоогоо тэр ойрыгонд руу тэр зүйл сайрсан бол 3,000 настай. Ингээл энэ ярьдаг бол их юм ярих. Эдний юм ярил их юм ярина. Хүний үүсэл хөгжилтийн бараг ярихад. Тий. За манай хэрний өмнөх гэж яриад тах одоо намайг Одоо тийш дээ. Гонцгон гус байхад л танаа ерэн чин тоологдсон юм уу өдрийг. Эч та юу юм бэ гэл. Одоо тэгтээ бидний ингэ дээд хүннүгөө чинь манай эрдний өмнөх 209 он гэдэг чинь. Энэ моднуудын тий өндөр настай моднуудын саяны модтой бараг саяны модоос нэг 500 жилийн өмнө л байсан байгаа байхгүй. Саяны мод чинь 1800 настай гэсэн шүү дээ. 1700 гэсэн. Тэгээ яг тэр мөр үүдийнх чинь бол 2700 3800 настай. Тэгэхээр ч одоо манай эрдний өмнөх 1000 жилийн өмнө. Харин 2000 жилийн өмнөх. Жинхэнэ бүр нэг байгалийн хамгийн нөгөө нэг хамгийн төгс юу нь баг шүү. Тэгээ далаагасаа чигээ авчин энчнээсээ хуурай юу их газраасаа хуурай юм авчин. Триклийн хамтрагч Голомт банк Universe Card. We are here in Italian architecture. Hey Bobby D. За манай найз бид идэг Лас Вегас хотоор жинхэнэ зугаал болж байна одоо. Өөрийнхөө мэддэг бүх газруудаар дагуулж явна гэсэн юм одоо. Итали Өөрөө бас яг мэддэг газар өөр байхгүй. За тэгээ бид хоёр ямар таач. Ямар таач шүү дээ. Ямар таач болсон. Явсараа байгаад Вегасын хотын төвд ороод ирсэн. За одоо хоёулаа. Parla piano. Парла пиано. За энэ бол одоо яг гадаа дотор хийдий ч гэсэн гадаа юм шиг яг Венецд ирсэн юм шиг тэр мэдрэмжийг хөөе баяра даахгүй байна уу нар мар гарын хөл чинь төлөгдөхий. Тийм мэдрэмж аваад ингээд зогсож байна. Энэ гэхдээ яг Италийн Венецийн гудамыг дөөрөж хийсэн. Тэгтээ амар гоё шүү дээ. Залуу асууд энэ дээр суугаад одоо Энэ Венеcia? Яг энэ зарж байгаа хүмүүс нь дандаа опера дуучдаг. Мөнгө өгч. тэгээ гоё өөрөөсөө опера дуулаад ингээд сайхан яваа. Parla piano. Nessuno sentirà. È lo strumore lo viviamo. Яа тэгээд амар гоё нөө. Баяш. Энэ бас И шарта. гоё. Ганцаараа. Манай баяраа ер нь юм ганцаараа Баяраа ингээ галарчлаа гэж. баяраа ер нь ганцаараа ингэж их галзуурах дуртай. Хаяа энд тэнд очиж ганцаараа зураг авах юм орно. Ой. Энэ шиш шарта нүчээр хэлж гинөө. Ингээл алаг ирээ. Айгуу гоё архитектур. Ийм хамны энэ дээрээс дахиад
Манай хүний ховцоорч ирэл. За. Лас Вегас хотын шөнөөр аялсаар л байна. Гоё. Тий. Үнэхээр гоё. Манай баярагийн хувьд өмнө нь Лас Вегас хотод ирж исэн. Гэхдээ яг хотод ирж исэн биш зүгээр дайрч өнгөрч исэн байхгүй тий. Тий, тэр чинь ирээл дайраад өнгөрсөн. Тэгээ орон үздэг. Тий, өдөр байсан болохоор ерөөс өөр юм байгаа юм шүү дээ. Тэгээд шөнөөрөөстэй шал өөр юм байна. Тэгээ өнөөдөр чинь бас 5 дахь өдөр харж байгаа тий. Тий. Энд бол хүний хөд хөдөлгөөн бол өстой юм байна. Авцсан орой. Тэгээд одоо бол буудлаа бол олцсон. Тэгээд өнөөдөр эндээ сайхан амраад өглөө эрт үүрээр дараагийнхаа тусал руу явъя. Өмнө түрүүн эрт орой гарыг гэж бодож исэн боловч бас яг харанхуй шөнөөр хол зам яваад яах вэ гэдэг шийдэл ярилцаж тохироод Тэгээд угаасаа битээр ч нэг хотуудын талаар ярихгүй хотуудаар ер нь аялахгүй байгаа шүү дээ. Гэхдээ яг Америкийн нэгдсэн улсад ирсэн тэгээд баруун эргээр явж байгаа учраас заавал Лас Вегасыг үзэхгүй, Лас Вегасын шөнийг харахгүй өнгөрнө гэдэг бол одоо нэр Америкт ирсний утга учир бас байхгүй болоо гэдэг үүднээс бид нараас товчхон битээр товчхон Лас Вегас хагаад оройгоор төвөр оройн цагаар ингээд явж та бүхэндээ жоохон мэдээллүүдийг өргөд өнгөрөө гэсэн бодолтойгоор. Тэгээ ер нь Лас Вегас бол угаасаа шөний хот учраас өдрийн цагаар бол яваад ч үзэх шаарах юм байх. Өдөр ерөөсө хүнч байхгүй тий. Тэгээд шөнө нь ингээд орой болохоор гоё одоо ийшээ ингээд зүүн тийшээ явгууд гоё. Усан хоригдуурын шоу 30 минутад болж байгаа. Яа, өнөөдөр юу ирлээ? Өнөөдөр одоо Лас Вегаст ирсэн байна. Тэгээ хараад гоё юм хийнтэй. Энэ авирстай нарны тосмос амар сайн төрөхгүй бол өстө бодоолох юм байна. Энийг гар харалт. Бидний арсыг бол начхус гэнэ. Тийшээ харууллаа та намайг хараа. Сүүмэд бусдын бол юу тоохгүй. Тэг л яахгүй. Манай үе өөрөө сүүмэдийг байна л дээ. Чөөскөнд баярлаа. Гавь. Триплигийн хамтрагч үргэлж хамт үргэлж шин. Сөв медиа. За бит хоёр явсаар юм байгаад давхисаар юм байгаад одоо бас л маш том national park-уудын нэг Yosemite гэдэг газар ирсэн байна. Манайхан бол Yosemite гэж мэдж байгаа бах. Тэгээд энд маш олон гоё өндөр цас дуулнууд гоё байгалийн тогтц хүрхрээнүүдтэй тий. Тэгээд хажуугаар нь гоё өндөр моднууд бүх зүйл нэг дор хосолсон ийм газар ирсэн. Энэ бол яг үнэхэрийн төгс хангаа газар байна тий. Төгс хангаа. Манайхаар бол Уултай, устай. тийм Баруун аймгийн Алтай Таван богдын тийш нэг явхаар иймэрхүү зураглалууд харагдав. Гэхдээ яг юм өндөр хавцал Завчим. өндөр хавцал энэ хадан хисаанууд хэрэг байдгийг. Энд бол үнэхээр бас сүрдэн байна. За тэгээ хамгийн гол юм маань энэ бол яг Баавганы Их орон. Баавганы их орон гэж хэлж болно. Одоо энэгээр ингээд бид нар замд явж байхад байнга Баавганаас хамгаалагч цацлага тиймэрхүү зүйлүүд ингээд энэ тийм таарлдж байна. Тэгээ одоо бид ч гэсэн өөрсдөөс тэрийгэ базаана. Тэгээд ийшээ отоглох газар байгаа ойртон. Энэ бол мэдээж хүн болгоны ирж зогсож үздэг. Одоо энэ түнэлийн харц гэдэг нэртэй харц байна. Tunnel view гэсэн байлээ тэн дээр нь. Тэгээ яг энэ түнэлээр гараад ирэнгүүт л харагддаг хамгийн гоё харагддаг. Бүтнээрээ харагддаг хэсэг гэх юм уу? Тэгээ ийшээ одоо ингээд цаашаа дамжиж энэ нуруунуудаар явсараа эндээс жишээлбэл одоо ингээд хайк хийдэг энэ замууд нь байна. За эндээс маш олон одоо ууланд алхалт хийдэг тийм жим юунууд зориултын жимүүд байгаа. Бидэд бол одоо тэр хойно харагдаж байгаа хүрхрээний доогуур яваад Цаатал. тэр цаатал руу одоо эндээс үл харагдахгүй. Одоо тэр мөнх цастай уул харагдаж шүү дээ. Тэр цаатал. Яг тэр үзүүр харагдаж тэрний доошоогоо Тэрний доор очиж. очих төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхээр одоо бол мэдээж эндээс яг анх орж ирж байгаа харуулцаа харчаад
За ийм тогтцтой юм байна. Ингээ ойлгоод авчлаа. Тэгээд цаашаага одоо өөрсдийнхөө отоглох газар руу явна да. Энэ байгалийн тогтц. Яагаад ч юм байгаа те. Ийм том уулын канал гол голын Нуур юм уу те? Нуур нуур тогтцсон юм уу те? тогтц. Одоо тэгэхээр чинээс нуур гэсэн юм байна. Тэгээ жижиг нуур. Нөгөө mirror-лайт буюу талан нуурын дээр нь бол ирсэн байгаа юм байна. Талан нуурын эндээс ингээд эхлээд ийм хэлбэртэй нэг том дэш хэлбэртэй одоо тэр дээдл рүү бид нар явж байна. Гоё маань скаут ч юм уу магнитийн сургалттай. Энэ сургалтын олон тэгээд скаут бүгдтэй тийм. Тэгээд бүгд бөөмөөр ирээд нэг бүлэг л болоод чигээд нэг бүлэг болоод ижилхэн баандараа зүгээд ингэж баяа идэх юм байна. Өчигдөр бол автобус хараад ирж илээ. Одоо яг улирал сизон нэгдэж байгаа учраас ингэж хүмүүс ихээр ирж байгаа юм байна л да. Цаг агарын хувьд бол яг 100 гэхээс илүүтэйгээр надад бол өдөөд амар гоё. Ер нь өдөөд ирэх нь илүү гоё юм шүү. Тохиромжтой юм байна. Яг хавар одоогийн удирдлагаас хавар боловч надад бол нэг тийм намрын 9 сар хавцаа явж байгаа юм санагдаж байна. Ил гал дээр ингээ машаарч болохоор энэ одоо хэд 1 2 3 ийм гоё нөхцөлийн бүрдүүлээд өгсөн. Тэгээд энэ яг хархираа уулын доор энэ ч одоо хархираа өндөр хархираа уул юм. Тэгээд дээрэс нь энэ юуны хөрхрээний дуу ингээ сонсогдоод байна. Аюу гой сонсогдож байгаас голын дуу, хөрхрээний дуу зэрэг ингээд юм акустик хоёр талаас ингээ. Тэгээ яг ингээ чанх урагшаа ингээ харангуут өөдөөс маш том сайхан хайрхан том уул байна. Нэг кофе чанж өчөхгүй л гэсэн юм. Өөрөө хоолж чадахгүй ч одоо нэг иймэрхүү юмар л өдөр хоногийг өнгөрөөж амар аргацааж явдаг юм шүү дээ. Тэгэхгүй бол энэ аялал жуулчлаас хөөгдөх мэгтэй. Би ер нь тэгдэж шүү дээ. Аялал маялаар явахаар ачаа баглах, модонд явах, тэ майхан барих. Тиймэрхүү ажил дээр л юм томилогддог да. Хоолноос холуур. Хоолноос холоо юу ч хийх юм. Би хоол хийж чадна л да. Олон хүн идэх үгүй юу гэдгийг сонир л да. Тийм. Хийн штт. Хийн штт. Хин ч бас юм болгоно штт те. Энэ их гоё болсон юм. За кофе ингээ удчих. Энэ жижиг аяны боллоонууд зөндөө байдаг шүү дээ. Монголд ч гэсэн. Өөрөө гол нь кофега чанцаа байлаа. Лаарэ. Таны чинь л одоо монголоор халуу хараа гэдэг байгаа шүү дээ. Ашин шаарта. Жоох их. Нэр үлгэрийн орн байгаа шүү дээ. Гэтэ манай Монголд ч гэсэн ийм гоё газар зөндөө байдаг шүү дээ. Бага. Хамгийн гол нь дэд үтсэн. Тэгээд нөгөө явах шин очих боломжгүй байгаа. зам эдрийг нь бүгдийг сайхан янзлаад өгчил. Яг онгон зэрлэгээр нь хадгална гэдэг маань зөвч гисэн. Одоо жишээлбэл энэ байгаа энэ газрууд яг зөвхөн хүмүүс байх хэсгийг гоё янзалж өгөөд тэр замаас гарахгүй, тэрнээс дэш явахгүй гэдэг тэмдэглэлгээнүүдийн бүгднийг гоёор хийгээ шийдээд өгсөн байгаа байхгүй. Тэгээд бүх юмных нь хогийн савтайгаа 0-тай. Ер нь л зам хогийн сав 0 байх л юм болж байгаа шүү. Тэгэл тэр хогийн дор нь очтой. Тэнгүүд чи ингээд одоо биднээс нь хаашаа энэ ардлын модноос цаашаа яг онгон зэрлэгээрээ энэ хавьд энэ камп дээр зөвхөн яг энэ хэсэг дээр л гал асааж болно гэдэг дүрмтэй юм лээ. Сайн шүү. Баавга бол ингээ ороод ирдэг гэдэг байна шүү дээ. Тэгээ хүнсний юм их орох юм бол ингээл баавга гараад. Тэгээ баавганууд яг одоо ч 4 сар болохоор гүйцэд чинээсээ гараагүй байж магадгүй. Гэхдээ ер нь бол гарцсан баавганууд зөндөө байгаа шүү гэж
хэлчихсэн шүү дээ. За. За, MC дээр очно. Арай түүх байна. За За юу гэж байна? үндсэн ажлаа ингэж зогсож байна. Нэг хазаж үзтээ. Арай түүх байна. Гэхдээ ер нь бол бас жоохон шүүс урсах маягтай идэгч амт чанарын хувьд гоё л доо. Лараа да. Оо Хазаж үзтээ. За. Ингээд ийм гоё газар ирсэн байт юм аа. За одоо баяраа хаалган болгоорой. Ингээл. За ийм гоё газар. Энэ шалгаж байгаа юм байна. Зүгээр нөгөө хүүхдүүд байгаа болохоор тэгчих байна. За энэ бол бас майхан. Гэтэ ийм араантай. Энэ майхан дотор нөгөө идэх юмнуудаа ерөөсөө оруулж болтгоо. Тэнгүүд гаднаас энэ хавч нөгөө зэрлэг байгальтай болохоор эндээс баагаа хүрээд ирдэг. Тийм болохоор энэ бүр ерөөсөө онгоохооргүй. Ингээд цоожлт юм ээ. Ингээ өөртөө идэх юм уу да. Тий. Майхан дотор ямар нэгэн идэх юм ч юм уу тийм үнэртэй идэх юмны төрлийн юм байлгах юм бол шууд баагаа ураад ороод ирдэг. Бас машин дотор үлдээж болтгоо. Машин дотор ингээд цонхын цөмлөд ороод ирдэг юм. Тэгэхээр ерөөсөө зэрлэг байгальд хонхын Зэрлэг нь хамгийн зэрлэг нь Энэ байна. энэ байна. За. Энд Тэгээд үе бас хорхирсан хүнийг аваа авчдаг шүү үе. Наадах чи юу гэж байна? Маш зузаан алгатай юм байна. Хаалга зузаан. энэ гэхдээ майхнаас бол хамаагүй дээлтэй. Тийм л дээ. Шумалтай. За ингээл уул. Тамих Тэгээс гоё шийдсэн байгаа тийм. Зориултын. Тэг хүмүүс зүгээр илүү энд зүгээр ингээд игнүүлээд жижигэн ч юм уу байх машин бариул барьж байгаа шүү дээ. Тий. Тэгэхгүйгээр яг баян гэж байгалийн чимээг сонсгож агаарт. Өөрөөсөө майхангүй хүмүүсийг ч гэсэндээ майханд хануулах боломжийг олгож өгч байна. Гоё. За. Дээш өгсөөр байгаад үнэхээр сайхан үзэсгэлэнтэй байгаль дээр ирлээ. Яг өөдөөс бол одоо ингээд нэг том хан одоо нүмерж орж ирэх гэж байгаа юм шиг ийм том. Үнэхээр сайхан хатан ийм уул байна. За тэгээ бид дээш өгсөөр байгаад Mirror Lake буюу одоо толин нуур гэдэг газар алхаа гараад ирлээ. Энд нэг гоё юм. Хүмүүс энэ миний ард харагдаж байгаа энэ дугуйнуудыг кампасад түрээсэлж аваад тэгээд энэ уулын халбарт явчих болдго юм байна. Байгалийн өвөрмөц тогтоц. Үүнийг л гайхамшиг хүн бол юу байна? Ашиг гоёсэн юм уу? Тэр араа тэр том хөрхрийн хажуу талаас тэр нарийнхаа хөрхрөө усч шээ. Триплигийн хамтрагч Чүүскин. За бид алхасаар байгаад Ясминид байдаг олон одоо хойроод энэ 10-20 хөрхрийн нөлөө шүү дээ. Тэрнээс хамгийн том урсгалтай. Энэ өөрийнх нь энэ хөрхрийн нэрийг болохоор бас Ясминид гэдэг нэртэй тийм нэртэй. Тэгээд хоёр шатлалаар урсдаг тийм том хөрхрээ байна. Хамгийн их өстэй үеийн таарлаа. Ер нь бол хаврын үйлрэлт хамгийн өстэй байдаг гэж байна. Энэ уул усных нь уснууд ингэ цаахан нийлээд 100 хавар биш 100 өвөл намар бол арай усан дотор шал бага байдаг гэж. Хажууд нь юм мөртл ярихад ингэ чанга ирж шээ.
Дээшээ матсаар байгаад бүр яг хөрхөөнийхээ доор ирчлээ. Ийшээ бас усмас аюулгүй хүчтэй ирж байна тий. Энэ ч та солиоруулж байна. Энэ яг энэ доороо бол үнэхээр юм ярихад бол орилжл ярихгүй болохгүй юм байна. За энэ байгалийн үзэсгэлэн энэ тогтоц энэ мод энэ дээрээс ингээд дээрээс хад унаад энэ модыг ингэж унагсан гэдэг ийм түүх байд юм байна. Угаасаа зам цай бичсэн байна. Yosemite-гийн одоо том хаднууд унах аюултай ийшээгээ нэвтрэхэд анхааруулж шүүнтэр гэсэн бичиг байсан. Тэгээ энэ бол бас үнэхээр том модыг ингээд цавчаад ийшээ ингээ унгаацсан байна. Энэ одоо хэдэн метр секунд ч гуугаад байгаа юм тий. Үнэхээр сүрдмээр юм аа бас. Энэ гоё байгалийн энэ дунд чинь ингээд эренгөө шууд дуу хөгжим зохиомоор санагдана. Тэгээ дуулахаараа дуу хөгжим зохиомоод ингээд сэтгэл хөдлөөд урлагийн хүмүүс чинь тэгээд иймэрхүү юм харахаар бас онгод монгол гэж байдаг шүү дээ. Тэгээ онгод гэж байдаг бол одоо ч хөглөгдөхөр байна. Харин яг ингээд нэг гоё торгон мэдрэмж авч байна. Гоё. Тэгээ малгай өсгөө гарчиж байна. Дээшээ зүтгэсээр байгаад яг энэ хөрхрөөнийхэн доор хүрээд ирлээ. Энэ доор нь бол яг цэвэр борон зогсож байгаа юм шиг байт юм байна уу. Энэ араа. Энэ одоо яг нэг үүл ийшээ нүүж байгаа юм шиг юм саар харагдаж шүү дээ. Цаатлаар тэр модны цаатлаар үүл нүүж байгаа юм шиг саар манан татцсан юм шиг тэгж харагдаж. Энэ бол цэвэр одоо хөрхрөөний ус байлаа. За өргөжлүүлээ тэр дээр гоё тэгшгэн талбай байна. Танил орох юм байна уу? Явъя хой. Бензин авахгүй бол одоо хаа газар аялж явах та. Ер нь бол нэг 2 цаг тутам бензин дүүргэлттэй л явж ийдаа. За 3 цаг тасралтгүй дахиад бензинээ аваад тэр болгондоо голомтынхаа платинум картыг хэрэгжилж байна. Үнэхээр амар байна. Ерөөсөө тэгэл тооцоо хийгээл авлаа. Триклигийн хамтрагч Чүүскин. Planet Apps. За бид нар явган явсаар Сан Францискогийн ойролцоо байдаг Muirwood гэдэг нэртэй том моднууд дээр ирж байна. Тэгээд ягаад энэ модон дээр ирж байна вэ гэхээр Planet Apps гэдэг кинон дээр эпизод чинь юу байдаг шүү дээ. Оо маш ирж байна. Энэ замаар навчлаа шүү. Нөгөө нэг сарамгчингууд гол дүрийн сарамгчингууд чинь туршилтнаас цогтаагаад Сан Францискогийн том гүүрэн дээгүүр гараад мод руу ордог шүү дээ. Тэгээд яг тэр моднуудын зураг авалтыг хийсэн мөн Сан Франциско харагддаг тэр объект тэр байршил руу яг одоо явж байна.
Машин айгүй хоол тавьсан. Тэгээ модон дотор сайхан явж байна да. Одоо гэрээсээ гараад 12 хоног явж байна. Тэгээ дан байгалаар явсан чинь бас жоохон ялах мэгтэй шүү. Сүлдээ. Гэхдээ ганц гоё юм нь өдөр бол өстой маш хурдан өнгөрч байгаа. Хэдий одоо олон хоногт ингээл машин дотор явж байгаа ч гэсэн байгалийн үзэсгэлэн гоог хараад тэгээд одоо Америк гэдэг бол үнэхээр том газар нутагтай бас л том улс байна. Тэгээд Монгол улсыг чи бид нар бас л талын монголынхан гэж ярьдаг. Гэтэл Америк бол бас үнэхээр агуу том олон сая хүн амтай том гүрэн байна. Тэгээд тэр том газрын уул ус агаар бас л ялгаагүй их дэлхий гэдэг утгаараа үнэхээр сайхан байна. Өчигдөр л бид нар шорт фотологтой давхад байсан. Өнөөдөр Сан Францискод ирсэн чинь хараа баг бүтэн хувцас дахиад өмсчихсэн. Сэрэг болчихлоо. MC. Ийм маршруттай байна. Бид нар одоо бодвол энэ дэг юм шүү. Тийм байна. Eastwood. Ийм том юм уу? Юуны чи бас хөөрхөн очин гараад байгаа. Паркинг 1 жилийн юу авсан шүү дээ. Тий нэг пасс авсан шүү дээ. Тэгсэн. 1 жилийн пассаараа ингээ үнгүү дөрүл чи оруулнаа л гэж. Заац. Тэр чи Yosemite 35 ингээ Орсон парк болгоно 35. Энд чи одоо 60 болж байгаа байхгүй юу? Тэр чи нэг явж байгаа хүмүүс бол жилийнхээ annual pass-ыг авчих юм бол нэг дор явах гэж байгаа хүмүүст бол хамаагүй боломжтой болоод ирж байгаа бүх паркаараа. Ер нь бол тэгдэг шүү. Манайхаа тэгж байгаарай. Хализны сангийн мөрийн нэг ах уу. За ер нь бол та нар өөрсдөө тэр нэг жилийнхээ annual-ийн нэг тийм нэг Гол нэр анnual авчих юм бол одоо өөр манус нэг Grand Canyon энэ төр явсан да. Одоо тэрнээс одоо бид нар чинь $80 төлөөд аваад ийшээгээр бүйр өөр мөжд ирээд үзүүлэхээр тэр нь бас үнэгүй байх ч шүү дээ. Одоо энэ систем гэдэг өөрөө ийм мундаг байж шүү дээ. Юмаа мартаад эхэлчих шууд стрессгүй болоод тэгэл гоё юу энэ моднуудыг хараад 9AD Tree is born гинэ. За яг тэнд бол мэндэлсэн байна. Энэ одоо хэдэн зуун жилийн өмнө, хэдэн мянган жилийн өмнө. 909 он гэх юм энийг одоо манай эртний өмнө. Одоо энэ мод бол 1930 онд Унсан байна. унсан мод байгаа байхгүй юу? Тэгэнгүүт 1930-аас манай эртний өмнө 900 хэд гэдэг чинь Манай эртний өмнөх гэх юм уу? Энийг одоо юу гэж тавьчихсан юм бол? after Before the century гэдэг багхгүй юу? Манай эртний өмнөх гэхээр before century гэхээр уг нь BC байвал болох юм. Тэгээд AD гэдэг нь одоо астрополиологийн гэж. Уг нь Astronomy Drobrazani Tree is born бол ямар ч үсэн 909 онд юм байна. Энэ киноны яг энэ дүрсийг авсан энэ газар ирснийх киноны нэг ганц хоёр юм асууч. За. Чи хамгийн дуртай одоо жүжигчин чи хэн бэ? Монгол уу? Үгүй ээ. Гадаад уу? Би энэ гадаад л яваад байгаа шүү дээ. Гадаал зөндөө л дөө. Одоо нэг тийм хүн гэж байх уу юу? Одоо ингээл Би ч өөрөө нөгөө жүжигчний мэрэгчлээ болохоор яг нэг жүжигчин гэхээсээ илүүтэйгээр тэр хүн тэр кинонд хэрхэн орж амьдэрсэн байна вэ гэдэг тэр дөрүүдийн талаар л тэр дөрүүд нь л жоо дуртай байх гэдэг шүү дээ. Гэтэ яг мэдээж тэр дуртай болтол тоглосон хүн чинь хий. Тэр дөрүүд. Жишээл амар хүмүүс гэл Ал Пачино, Роберт Де Ниро ч гэдэг юм тийм амар халдвартай хүмүүс мундаг жүжигчтэй бол байна. Гэхдээ байж шүү дээ. За чи залуу үе. За одоо дээд үе гэл хоёр хүн л хэлчих. За Жокерт тоглодог юм нэр нэм лээ. За тэр нэрийн энэ доор ингээд гаргачих. Оо яа нэрийг мэдэхгүй гэж байна шүү дээ. За би бол хамгийн мундаг жүжигч ер нь надад их таалагддаг жүжигч гэх юм бол Брэд Питтийн дөрүүд Брэд Питт их гоё санагддаг. Тэгээд бас Джейсон Момоагийн тоглолтсон ийм байгаль их дэлхийтэй холбоотой тиймэрхүү кинонд бас их дуртай. Би ер нь тэгтээ тийм түүхэн кинонд жоох сонирхолтой шүү дээ. Триплигийн хамтрагч үргэлж хамт үргэлж шин Sow Media.
За бидний Tripoli аялын тэмдэглэл маань явн явсаар одоо бид нэр Лос Анжелес хотын Сан Педрогийн одоо Америкийн нэгдсэн улсын баруун уртлын ирэг дээр яг ирсэн байна. Энэ нь болохоор Long Beach, хүн болгоны мэддэг Long Beach-тэй хил залгаач яг. Одоо яг залгаа оршдог баруун уртлын ирэг дээр ирсэн байж байна. Тэ энэ сайхан Light House-ийн урталд ирсэн байж байна. За тэгээд 4 дугаарын турш бидэнтэй хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. За мөн 4 дугаарын турш хамтран ажилласан нийт байгууллагуудаа маш их баярлалаа. Хамтран ажилласан Sow Media, за Голомт банк, Hobby Zone, Chuskin, Алтан долгио зэрэг компаниудаа маш их баярлж талархлаа. Тэгээд дараагийнхаа дугаарууд дээр бас хамтран ажиллана гэж итгэж байна. За мэдээж Tripoli аяллаа маань гол утга учир, гол агуулга болох Баяраа битэрийн анхны ярьжсэн зорилго маань бол дэлхий дээрх байгалийн гайхалтай сайхан тогтцууд дээр очих зорилготой байсан. Тэр зорилгоо одоо багаар алхам алтмаар биелүүлээд одоо 4 дугаар хүрлээ. Тэгээд та бүхэндээ уриалгах зүйл маань бол мэдээж одоо бусад орнуудын одоо дэлхийн гоё улс орнуудын нийслэл хотуудаар очих бол боломж бол хэн бүхэнд байгаа. Бид хоёрт ч байсан. Тэдгээр улс орнуудын гоё нэвтрүүлэг одоо юу гэдгийг влогуудыг бол хаанаас ч олоод үзэх боломжтой болцсон. Бид хоёрын нэвтрүүлгийн гол онцлог бол бас тэр болгон очиж болоод байдаггүй тийм газруудаар аялах зорилготой юм байна. Тэгэхээр та бүхэн ч гэсэн дараагийн дугаарууд дээр өөрсдийнхөө бас очиулахыг хүссэн газруудаас бид хоёроор дамжуулаад бас комент хэсэгт үлдээгээд сэтгэлдээ үлдээх боломжтой шүү гэдгийг хэлхийг хүсэж байна. Тэгээд дээрэс нэмж хэлэхэд үзэгчдэд зориулж яг бид хоёр байгалаар ингэж аялаад байгаа вэ гэхээр нэгдүгээрт бид нар өөрсдөө дэлхийг таньж мэдэх, дэлхий ямар гайхамшигтай вэ гэдгийг өөрсдийн нүдээр харах зорилго байгаа боловч бас бусад аялагч нартай, аялах сонирхолтой хүмүүстэй энд ийм газар байдаг юм шүү, тэнд тийм газар байдаг шүү гэдгийг нэн илрүүлж дараагийн аялагч нарыг маш олон сайхан дэлхийн гайхамшигтай байгалуудаар аялж тэднийг өөрсдийн нүдээр үзээсэй гэсэндээ энэ хүн нэвтрүүлгээ хийж хүргэж байгаа юм шүү. Тэгээд мэдээж давхар одоо дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэх юм бол бид хоёртой холбогдоод за мэдээж энэ чинь аялал гэдэг чинь өөрөө зардал гардаг, зардлын талаас ч юм уу энэ хүмүүс юу ч асууж болно шүү дээ. Тэр болгоныг асуухыг хүсвэл та бүхэн бас бид хоёртой холбогдоход чөлөөтэй шүү гэж хэлье. За Tripoli аяллаа тэмдэглэлийн маань энэхүү дугаар Америкийн төв хэсгээс баруун ирэг хүртэл аяллаа. Харин дараагийн нэвтрүүлгүүд маань Азийн улсуудаар аяж та бүхэндээ уулзах болно.